Би угаасаа л өөхтэй мах идэх дуртай чи яах юм өөхтэй махаа идэл Ангуу яг зөв. гэдэг. Үгүй. Бид нар өнөөдөр хэрэглээгээ хэдий чинээ багасгаж, бууруулж одоо зөв хэрэглэнэ. Төдий чинээ одоо тэр Организм. эрсдэл гэдэг зүйл бол одоо тодорхой хэмжээгээр одоо багасч идэх гэсэн үг. Багасч Тийм. Тэгэхээр бидний бие организм бол маш сайн сэргэх, нөхөн сэргэх, тэ өөрийгөө өөрчлөгөө шинжлэх юм чадвартай организм, тэ. Тийм учраас хэрвээ та хийж чадах юм бол таны одоо хийж байгаа тэр процесс шууд илэрхийлэл харагдана. бид нэр хизээнээс эрүүл мэндэ анхаарах ёстой гэхээр насны эмчийн хувьд бол 38 нас гэж бол үздэг. Яг тэгэхээр тэр маань болохоор хүний нөгөө даавар тэмцэл, биологийн нас, паспортын нас хоёр яг тэнцүү болдог үе 38 нас гэдэг. Аны бид нар наривчлаад ер нь 40 наснаас эхлээд байнга тогтвортой урьд цэцэрлэгийг эрт илрүүлэхтэй хамрагдаад надад ямар эрсдэл вэ? Тэрийг бууруулъя. Нэгдүгээр. Хоёрдугаар хэрэг өвчин онцлогдох юм бол тэрнийг яг одоо эмчилгээгийн дэглэмийн тэгээ сахиад тогтмол эмчтэй хянагдаад явжээ гэсэн. Хэрэв надад ямар нэгэн өвчний хүндрэл илэрсэн бол би тэр хүндрэлийг зөв эмчилгээний зэрэгцээгээр одоо ахиж үүсгээс сэргийлээд үйл ажиллагаагаа хадгалах чиглэлээр сэргээн засах эмчилгээгээ давхар хийх хэрэгтэй байна гэж үзнэ.